Украин улсын ерөнхийлөгч Володимир Зеленский Орос улбаны улсын ерөнхийлөгч Владимир Путиний гал зогсоох саналыг хүлээн авлаа. Орос улбаны улс болон Украин улсын эрх баригчид тус бүр 175 хоригдол солилцжээ. Турк улс даяар Стамбул хотын захирагч Экрем Имамоглугийн баримтчилгааг эсэргүүцсэн иргэдийн жагсаал өрнөж байна. Канада улс аюулгүй байдлын хувьд Америкийн нэгдсэн улсаас хэд хамааралтай байдлаа багассан гэлээ. Арамын төргөө зөвчтэй Цэнгэл телевизийн гадаад мэдээний хөтөлбөр эхэлж байна. Та бүхэнд олон улсад өрнөж байгаа онцлог үйл явдлуудаас цагийн мэдээллийг танил өгье. Зүүн Европод байлдаан үргэлжилж байна. Үнтэй зэрэгцэн олон улсын дипломатууд ч тэр нэн даруй гал зогсоохоор яриаг хэлэлцээ. Тун идэвхтэй өрнүүлж байна. За өнөөдөр л гэхэд Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Украин улсын ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй уцаар ярьлаа. Харилцан яриа 1 цаг гаруй үргэлжилсэн байна. Харилцан ярианы үр дүнд Украины тал Орос улбаны улсын санаачилсан хэсэгжилсэн гал зогсоох саналыг дэмжихэр болсон байна. За өчигдөр Дональд Трамп болон Владимир Путин нар уцаар ярьсан байгаа. Энэ үеэр Владимир Путин бүрэн гал зогсоохоос татгалзаж зөвхөн эрчим хүчний дэд бүтцийн байгууламжууд руу халтгаа зогсоож болно гэх саналыг дэвшүүлсэн байсан. Үүнийг нь Владимир Зеленский Дональд Трамп нар хэлэлцэж хэсэгжилсэн гал зогсоох саналыг дэмжихээр болсон байгаа нь энэ юм. Гэхдээ гал зогсоох хугацаа хизэнээс эхэлж хизээ дуусах нь одоогоор тодорхойгүй байна. Украин болон Орос улбаны улсын газар нутагт аль алинд нь байлдааны ажиллагаа үргэлжилж байна. За өнөөглөө Владимир Зеленский Дональд Трамп нар уцаар ярьсны дараа Владимир Зеленский Америкийн нэгдсэн улсын тусламжтайгаар энэ онд энхийн хэлэлцээр байгуулагдаж байнгын их тайван тогтох боломжтой болно гэж үзсэн байна. За мөн онцлогчтой нь Владимир Зеленский ярианда Украины Запорожийн цахилгаан станцыг Америкийн нэгдсэн улсын эзэмшилд оруулах тухай санал дэвшүүлсэн байна. Уг цахилгаан станц нь одоогийн байдлаар Орос улбаны улсын армийн мэдэлд ороод байгаа. Хэрвээ байлдааны улмаас эвдрэл гэмтэл гарвал ихээхэн хэмжээний хор хөнөөл гарах үс осол бий болж болзошгүй байна. За ерөнхийдөө энэ удаагийн Дональд Трамп болон Владимир Зеленский нарын яриа өнгөрсөн сард цагаан ордонд болсон уулзалтаас ялгаатай нь илүү найрсаг уур амьсгалтай болсон байна. Өмнөх уулзалтаар Дональд Трамп, Владимир Зеленский, замун дэд ерөнхийлөгч JD Vance-ын хооронд ширүүн маргаан өрнөж Америкийн нэгдсэн улс Украины цэргийн тусламжийг зогсооход хүрч байсан байна. За энэ удаад талууд эрчим хүчний байгууламж, төмөр зам, бомбууд зэрэг дэд бүтцийн байгууламжууд руу хийх давталгааг зогсоох тухай тохиролцсон ч гэлээ тохиролцоог Орос улбаны улсын талаас зөрчвөл хариу арга хэмжээг нэн даруй авна гэж Владимир Зеленский анхааруулсан байна. Бүрэн хэмжээний гал зогсоох хэрэгцээрийн тухайд Орос улбаны улсын ерөнхийлөгч Владимир Путин Украиныг дэмжиж байгаа улсууд цэргийн тусламжаа зогсоох ёстой гэсэн шаардлагыг тавьж байгаа юм а. Арабын нэгдсэн Эмират улс лав гарагт Украин болон Орос улбаны улсын хооронд хоригдол солилцоог зохион байгуулсан байна. За талууд тус бүр 175 нийлээд 350 хоригдлыг солилцсон байна. Ингэснээр өнгөрсөн 3 жилийн хугацаанд хоригдол солилцоогоор нутаг буцсан хүмүүсийн тоо 3233 болж байна. Гэхдээ энэ удаагийн солилцоо нь 2022 онд Орос улбаны улсын Украин дахь бүрэн хэмжээний давталгаа эхэлснээс хойших хамгийн том хоригдол солилцоонуудын нэгт тооцогдож байна. Түүнчлэн түр гал зогсоох талаар хэлэлцээр өрнөж байх үеэр болж байгаа гэдгээр онцлог байна. Украин улсын ерөнхийлөгч Владимир Зеленский бүх олзлогдсон цэргүүд болон энгийн иргэдийг суллах нь хоёр улсын хоорондох итгэлцлийг сэргээх чухал алхам болно гэсэн байна. За үүгээрээ тэрээр үлдсэн олзны цэргүүд хоригдлуудыг ч мөн адил суллахыг уриалж байгаа юм. Суллагдсан хоригдлууд Мариупол, Азовстал, төмөрлийн үйлдвэрүүд, замун Донецк, Луганск, Херсон, Харков, Запорожье, Курск зэрэг мужуудад байлдааны үеэр олзлогдсон хүмүүс байна. Хоригдлуудыг хоёр улсын хойд хилийн дагууд чөлөөлсөний дараа Украины талаас иргэдээ Чернигов хотын эмнэлэгт авчирч гэр бүлийнх нь тэднийг хүлээн авсан байна. Орос улбаны улсын хоригдлуудын тухайд нөхцөл байдал ямар байгаа талаар нээлттэй мэдээлэл байхгүй байна юм. Орос улбаны улсын батлан хамгаалах яам Украины 22 хүнд шархагдсан олзлогцыг сайн санааны илрэл болгон нэмж сулсан гэж тайлбарыг өгсөн байна. За анхандаа Орос улбаны улсын ерөнхийлөгч Владимир Путин Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамптай түр гал зогсоох талаар хэрэлцэх үеэрээ 23 хоригдлыг суллана гэж амлаж байсан. За гисэн идэж эцсийн байдлаар тоо 22 болж өөрчлөгдсөн байгаа юм. За энэ талаар албаныхан тайлбар өгөх байна.
Дараагийн онцлог мэдээ. Туркийн эрх баригчид Стамбул хотын захирагч Экрем Имамоглуг баривчлснаас үүдэн улс даяар эсэргүүцлийн жагсаал өрнөж байна. За Экрем Имамоглу нь Турк улсын ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчин буюу бүгд найрамдах ардын намын нэр дэвшигчээр тодрох өндөр магадлалтай улс төрч байсан байна. Тиймдээч Турк улсын одоогийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы хүчтэй өрсөлдөгчдийн нэгэ гэгддэг юм. За Боркарууд түүнийг авилгын эрхт холбогдсон террорист байгууллагатай хамтран ажилласан гэх үндэслэлээр шалгаж байгаа юм байна. За ингэхдээ түүнийг гэмтэргийн бүлэглэлийн толгойлогчоо гэж тодорхойлсон байна. Энэ хэргийг мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд Экрем Имамоглугаас гадна 100 хүн, тэдний дунд улс төрчид, сэтгүүлчид, бизнес эрхлэгчид гээд маш олон хүн баривчлагдсан байгаа. Имамоглугийн баривчилгааг түүний намынхан болон дэмжигч нар нь тун эсэргүүцэж, за их баригчид улс төрийн өрсөлдөгчдөө дарахын тулд хийж байгаа зохион байгуулалттай гүтгэлэг явуулга гэж үзэж байгаа юм. За жагсаал цуглааны цар хүрээ нэмэгдсэнтэй холбогдуулан Стамбул хотын захиргаа 4 хоногийн хугацаанд онцгой дэглэм тогтоосон байна. За Турк улсын томоохон их сургуулиуд, метроны буудлууд, гудамж талбайд жагсаал өрнөж, жагсагчид Эрдоган бол дарангуйлагчаа гэсэн бичигтэй урай лоозон барин жагсаж байгаа юм. Reuters агентлагийн мэдээлснээр цагдаа нар Стамбулын их сургуулийн гадна жагсагчдыг тараахын тулд нулимс асгаруулагчийг ашигласан гэх мэдээлэл байна. Имамоглугийн эхнэр мөн түүний намын удирдагчид олон нийтийг жагсаалт нэгдэхийг уриалж байгаа юм. Жагсаалын улмаас Стамбулын замын хөдөлгөөн саатаж зарим метроны үйл ажиллагаа доголдсон гэлээ. Баривчилгааны дараа Имамоглу гэрийнхэн гадна цагдаа нар байрлаж байгаа бичлэгийг олон нийтийн сүлжээнд нийтэлж Туркийн ард иргэд ардчлал шударга ёсыг эрхэмлэгч бүх хүний төлөө тууштай зогсох болно гэсэн тайлбартай нийтлэлийг оруулсан байна. Албаныхан Имамоглугийн захим сүлжээнд оруулж байгаа эдгээр нийтлэлүүдийг жагсаал цуглаанд өдөөн төрхирсэн шинжтэй гэж үзсэн байна. За өнөөдөр л гэхэд Туркийн засгийн газар Стамбул хотын дарга Экрем Имамоглуг саатуулсантай холбоотойгоор олон нийтийн сүлжээнд төрхирсэн агуулга нийлсэн гэж үзэн 37 хүнийг баривчилсан талаараа мэдээллээ. За мөн Турк улсын зарим бүс нутагт X, YouTube, Instagram, TikTok зэрэг олон нийтийн сүлжээг ашиглах хандлтыг хязгаарласан талаар Их Британи дахь интернетийн хяналтын байгууллага NetBlocks мэдээлсэн байна. Туркийн хууль зүйн яамны сайд Elmas түнш энэ үйл явдлыг Эрдогантай холбонд тайлбарлаж байгааг бол үгүйсгэлээ. Тэрээр Эрдоган энэ асуудалд оролцоогүй, хамааралгүй Турк улсын шүүхийн байгууллага бие даасан үйл ажиллагаа явуулдгаа гэсэн байна. Гэхдээ энэ нь жагсагчдын уур бухимдлыг дамжаах шинжгүй байна. Сөрөг хүчний удирдлагууч төр эсэргүүцлээ илэрхийлсэн хэвээр байхаа мэдэгдэж байгаа юм. Имамоглу баривчлагдсанаар түүний сонгуульд оролцох хэсэг нь эргэлзээтэй болж байгаа. Тэрээр 2023 онд Стамбул хотын захирагчаар дахин сонгогдсон улс төрч. Энэ тухайн үеийн Эрдоганы нам анх удаа орон нутгийн сонгуульд ялагдсан тохиолдол болж байсан байна. Өнөөдрийн баривчилгаанаас гадна даваа гарагт Стамбулын их сургууль түүний дипломыг хүчингүй болгосон шийдвэр гаргасан байна. Энэ түүнийг ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломжийг багасгах магадaltaй байна. Их сургуулийн зүгээс түүнд холбогдох гомдол зөрчлүүдийн улмаас дипломыг нь хүчингүй болгосон гэдгээс өөр тодорхой тайлбар өгсөнгүй. Имамоглу үүнийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн их сургуулиуд улс төрийн хөндлөнгийн оролцоогүйгээр хараат бус байх ёстой гэсэн байна. Туркийн үндсэн хуулиар ерөнхийлөгчийн албан тушаалд томилогдохын тулд дээд боловсралтай байх ёстой гэсэн үндсэн шаардлага тавигддаг байна. Турк улсын дараагийн ерөнхийлөгчийн сонгуул нь 2028 онд болох товтой байгаа. Хэрвээ Эрдоган 3 дахь удаага нэр дэвшиг оруулах юм бол энэ хуулийн дагуу боломжгүй. Зөвхөн үндсэн хуулийг өөрчлөх эсвэл хугацаанаас нь өмнө сонгуул зарлах нөхцөлд дахин өрсөлдөх боломжтой болно. Имамоглугийн хувьд авилга хэл хахуулын хэрэгээс гадна сэжиглэгдэж байгаа зүйл байгаа. Курдийн хөдөлмөрийн намтай холбоотой гэх хэрэг байгаа. Курдийн хөдөлмөрийн нам нь Турк дахь курдууд оршин суудаг бүс нутгийг тусгаар тогтнуулахаар 1984 оноос хойш Туркийн засгийн газрын эсрэг бослон өмнө дэгдээхийг удаа дараа завцсан бүлэглэлээ гэгддэг. Энэ бүлэглэлийг Турк, Европын холбоо, Их Британи, Америк нэгдсэн улсын зүгээс террорист байгууллага гэж үздэг. Имамоглугийн хувьд өөрийгөө уг бүлэглэлтэй холбоогүй гэж үзэж байна. Мөн бусад авилга болон хэл хахуулын хэрэгүүдийг ч үүсгэж байна. Олон улсын зүгээс Европын холбоо, Франц, Герман зэрэг томоохон улс орнууд Имамоглугийн баривчилгааг эрс эсэргүүцэж ардчилсан сонгуулийн зарчмыг умарцсан хэрэг байлаа гэж үзлээ. Мөн зах зээл улс төрийн тодорхойгүй байдалд сөргөөр хариуч Туркийн лирийн хаш ам долларын эсрэг түүхэн доод түвшинд хүрсэн байна. Канада улс батлан хамгаалах аюулгүй байдлын хүрээнд Америк нэгдсэн улсаас хамаарлаа бууруулахаар Европын их баривчтай хэлэлцэж байгаа талаар Канада улсын батлан хамгаалах яамны өндөр албан тушаалтан AP агентлагт мэдээлсэн байна. Хэлэлцээрийн хүрээнд Канада улс Европоос худалдан авах техник хэрэгсэл зэвсгийг нэмэгдүүлэхээр хэлэлцэж байгаа юм байна. Мөн цаашлаад сүнөөгч онгоцуудыг Канада улсад үйлдвэрлэх төлөвлөгөө мөн яригдж байгаа юм байна.
За энэ Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Канада улстай худалдааны дан эхлүүлээд зогсохгүй Канада улсыг Америкийн нэгдсэн улсын 51 дахь мужид болгохыг уриалж байгаатай холбоотой байж болох юм. Дональд Трамп тийхүү Канада улсын тусгаар тогтнолд халдсан гэж хэлж болох үс мэдээллүүд хийж эхэлснээс хойш Канада болон Америкийн нэгдсэн улсын харилцаа холбоо илтэд таагүй болсон байна. Үүнийгч баталж Канада улсын шинэхэн ерөнхий сайд Маккарни үүрэгт ажилдаа орсон даруйд уламжлалыг эвдэж анхны төрийн айлчлалаа Америкийн нэгдсэн улсад биш Их Британи улсад хийсэн байна. Түүний Европын улс орнууд дахь айлчлал одоо ч үргэлжлэж байгаа юм. Маккарни даваа гарагт Франц улсын ерөнхийлөгч Эммануэл Макрон, Их Британи улсын ерөнхий сайд Кир Стармер нартай Парис болон Лондон хотод тус уулзсан байна. Энэ үеэр Канадын батлан хамгаалахын салбарыг Европын холбооны орнуудтай илүү ойр хамтран ажилуулах талаар талууд хэрэлдсэн байна. AP агентлагт мэдээлэл өгсөн Канада улсын батлан хамгаалах яамны их сурвалжийн мэдээлснээр Канадын батлан хамгаалахын сайд Билл Блэр Америкийн нэгдсэн улсын F-35 сүнөөгч онгоц худалдан авах гэрээг дахин хянах үүрэг хүлээсэн байгаа гэлээ. Ерөнхий сайд Маккарни түүнд энэ асуудлыг судалж өөр боломжит түншүүдийн хувилбаруудыг авч үзэхийг үүрэг болгосон байна. Канада улс нь 2022 онд Америкийн нэгдсэн улсын Lockheed Martin компанитай 88 ширхэг F-35 сүнөөгч онгоц худалдан авах гэрээг байгуулсан. Гэсэн хэдий ч одоогоор зөвхөн 16 онгоцыг худалдан авах санхүүжилтийн эргэцэн үүрэг хүлээсэн байгаа юм байна. Үлдсэн онгоцны худалдан авалт зогсох магадлалтай гэсэн үг. Маккарни Европ дахь айлчлалынхаа хүрээнд Канадын батлан хамгаалах салбарын үйлдвэрлэлийг хөгжүүлэх сонирхолтой байгаа гэдгийг эрх баригчдад мэдээлсэн байгаа юм. Тухайлбал Шведийн Saab компани Gripen нэртэй сүнөөгч онгоцыг Канада улсад угсарч засварлах тухай саналыг Швед улсын эрх баригчдад тавьсан байна. Түүнчлэн мягмар гарагт Канада улс Австралиас 4.2 тэрбум $4 өртөгтэй радарын систем худалдан авах болсныг ерөнхий сайд Маккарни зарлалаа. Нөхцөл байдлыг дүгнээд том зургаар нь харуул Канада улс батлан хамгаалахын худалдан авалтаа төрөлжүүлэх бодлого баримталж Америкийн нэгдсэн улсаас хэд хамааралтай байдлаа багасгахыг зорьж байгаа юм. Үүнийхээ хүрээнд Европын холбоотон орнуудтай хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэх нь Канада улсын хувьд стратегийн чухал ач холбогдолтой үйл хэрэг болж байгаа юм. Европын улс орнуудын хувьчдэр Украины аюулгүй байдлын улмаас цаашид Америкийн нэгдсэн улсаас батлан хамгаалах болон аюулгүй байдлын салбарын хамт хамтарч ажиллахад хүндрэлтэй болоод байгаа. 5 гарагт Европын холбооны гүйцэтгэх хороо Readiness 2030 гэх нэртэй батлан хамгаалахын шинэ стратеги танилцуулсан байна. Үүний хүрээнд гишүүн улсуудыг цэргийн техник хэрэгслээ Европ дотроос худалдан авахыг уриалгах юм байна. Ингэснээр Европын холбоо өөрсдийн батлан хамгаалах салбарын үйлдвэрлэлээ дэмжиж Америкийн нэгдсэн улсаас хэд хамааралтай байдлаа бууруулах боломжтой болно гэж албаных нь тайлбарлалаа. Одоогийн байдлаар Европын холбооны гишүүн улсууд зэвсэг хүчний техник хэрэгсэл зэвсэг зэргийн 3/2-ыг Америкийн нэгдсэн улсаас худалдан авдаг. Харин Европын холбооны шинэ стратегийн хүрээнд гишүүн орнуудын худалдан авалт дор хаяж 65%-ийг Европын холбоо, Норвеги болон Украины ханган нийлүүлэгчдээс авах болгон байна. Америкийн нэгдсэн улсын холбооны нөөцийн сан 5 гарагт бодлогын хүүг 425-аас 4.5% интервалд хэвээр хадгалахаар шийдвэр гаргасан байна. Мөнгөний оны 2 дугаар хагаст хүүг бууруулах төлөвтэй байгаа мэдээлэл. Дэлхийд эдийн засгаараа тэргүүлэгч улсын хувьд Америкийн нэгдсэн улсын төв банкны бодлогын хүү Америкийн нэгдсэн улс төдийгүй дэлхийд дахид нөлөө өгтэй мөнгөний бодлогын арга хэрэгсэл баг. Эдийн засагчид зах зээлийн идэвхийг сайжруулах зорилгоор бодлогын хүүг бууруулахад зах зээлд эргэлдэх мөнгөний хэмжээ нэмэгддэг бол эсвэргээрээ инфляц хяналтаас гарч огцом нэмэгдсэн үед бодлогын хүүг өсгснөөр үнийн өсөлтийг хязгаарлах боломжтой болдог байна. Харин эдийн засагт тодорхой бус байдал үүссэн үед гинтийн өөрчлөлт хийхээс илүү хүүг хэвээр хадгалахыг эдийн засагчид зөвлөдөг байна. Холбооны нөөцийн сангийн мөнгөний бодлогын хороо бодлогын хүүгээ 425%-аас 4.5% интервалын түвшинд хадгалах шийдвэр гаргасан байгаа нь зах зээлийн хүлээлттэй бол нийцэж байгаа. Холбооны нөөцийн сангийн шийдвэрийн дараа нийтлэгдсэн мэдээлэлд эдийн засгийн төлөв байдал тодорхойгүй хэвээр байна гэдгийг онцолсон байна. Энэ ерөнхийлөгч Дональд Трампын тарифын бодлого болон дэлхийн эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотойгоор холбооны нөөцийн сан болгоомжлсон байр суурь баримталж байгааг харуулж байгаа юм. Холбооны нөөцийн сангийн дарга Jeremy Powell хэвлэлийн банк хурлын үеэр эдийн засагт ноцтой өөрчлөлт гарахгүй, инфляц 2% түвшинд буурахгүй бол мөнгөний хатуу бодлого хадгална. Харин хөдөлмөрийн зах зээл суларч инфляц бууруул хүүг бууруулах боломжтой гэж мэдэгдсэн байна. Холбооны нөөцийн сангийн эдийн засгийн төсөөлөлд мөн зарим өөрчлөлтүүд орсон байна. 2024 оны эдийн засгийн өсөлтийн төлөвийг өмнөх 2.1%-аас 1.7% болгож бууруулсан байна. Харин нөгөө талд инфляцийн түвшин 2.5%-аас 2.8% болгож өсөх магадлалтай гэж үзсэн байна. Холбооны нөөцийн сангийн шийдвэрийг хөрөнгийн зах зээл эргээр хүлээн авлаа. Тухайлбал Dow Jones-ийн индекс 401-ээр өссөн байна.
Хөрөнгө оруулагчид бодлогын хүүг бууруулах энэхүү төлөвлөгөөг тийхүү сайшааж байгаа хэдий ч эдийн засгийн нөхцөл байдалд болгоомжлсон байр суурьтай хандах хэрэгтэйг шинжээчд онцоллоо. Тухайлбал одоогийн байдлаар хөдөлмөрийн зах зээлд сулрах шийдвэрүүд илэрч эхэлсэн байна. Хамгийн сүүлд гарсан тоог мэдээлэлээс харахад Америк нэгдсэн улсад ажилгүйдлийн үзүүлэлт сүүлийн 3 жилийн хамгийн өндөр түвшинд хүрсэн байгаа юм байна. Түүнчлэн өнгөрсөн 2 дугаар сард шинээр бий болсон ажлын байрны тоо хүлээгдэж байсан хэмжээнээс доогуур гарсан байгаа нь эдийн засгийн өсөлт саарч болзошгүй байгааг харуулж байгаа юм. Өнөөдөр холбооны нөөцийн сан бодлогын хүүгийн өөрчлөлтийн талаарх мэдээлэлээс гадна эзэмшиж байгаа засгийн газрын бондуудыг аажмаар багасгахаар болсон талаараа мэдээлжээ. Тэнгэр телевизийн гадаад мэдээний хөтөлбөр үргэлжилж байгаа. Хөтөлбөрийн хэсэгт бид зарим мэдээллийг товчоор хүргэх болно. Дэлхийн цаг уурын байгууллага 2024 онд дэлхийн түүхэнд хамгийн халуун жилээр бүртгэгдсэн талаар мэдээллээ. Түүнчлэн 2024 онд дэлхийн температур 1850-аас 1900 оны суур түвшнөөс 1.5 градусаар хэтэрч энэ болсыг давсан анхны жил болзошгүй байгааг анхаарууллаа. Эрдэмтдийн үзэж байгаагаар агаар мандалдах нүүрс төрөгчийн давхар эсэл, метан, азотын давхар эсэл зэрэг хүлэмжийн хийн хэмжээ сүүлийн 800 мянган жилийн хамгийн өндөр түвшинд хүрсэн нь температурын өсөлтийн гол шалтгаан болсон гэлээ. Газын зурагсдах нэгдсэн үндэсний байгууллагын тусламжийн агентлагийн барилга байгууламжууд Израилийн агаарын цохилтонд өртөж, үүний улмаас тусламжийн агентлагийн нэг ажилтан амир үлдсэн талаар нэгдсэн үндэсний байгууллагаас мэдээллээ. Халдлагад өртсөн барилга нь галныг хориотой тусгаарлагдсан мөсөд байрлалтай байжээ. Израилийн талаас нэгдсэн үндэсний байгууллагын байгууламжийг санаатаагаар онилоогүй гэж мэдгдсэн байна. Мягмар гарагт Израиль улсын их баригчид газын зурагсдах Хамас бүлгэлийн эсрэг байлдааны ажиллагааг сэргээсний улмаас 400 гаруй хүн амир үлдээд байгаа юм. Хятад улсын төв банк 3 дугаар сарын бодлогын хуралдаанаараа 1 жилийн хугацаатай зээлийн жишг үг 3.1%, 5 жилийн хөг 3.6% доктортой хадгалах шийдвэр гаргалаа. Ийхүү төв банкны удирдлагууд 5 дахь сардаа дараалан бодлогын хөг өмнөх сарын түвшинд хэвээр хадгалж байна. Энэ сарын эхээр төв банк эдийн засгийн идэвхийг сайжруулах зорилгоор зөөлөн мөнгөний бодлого баримтлахаа зарлаж байсан мэлээ. Тиймээс энэ оны 2 дугаар хагас бодлогын хөг буурч магадгүй талаар шинжээчд хэлж байна. Бүгд найрамдах Солонгос улсын үндсэн хуулийн шүүх 3 дугаар сарын 24-ний өдөр ерөнхий сайд Хан Догсуугийн огцруулах эсхийг шийдвэрлэхээр болжээ. Тэрээр парламент өнгөрсөн жил ерөнхийлөгчийн Секёлыг импичмент хийсний дараа ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан билээ. Үндсэн хуулийн шүүх ерөнхийлөгчийн Секёлийн импичментийн асуудлаар эцсийн шийдвэрийг гаргаагүй байна. Шүүхийн шийдвэрээс хамаарч бүгд найрамдах Солонгос улсын улс төрийн хямралд даамжих хэсэг нь шийдэгдэх юм. Тэнгэр телевиз гадаад мэдээний хөтөлбөрөөр та бүхэнд үзүүллээ. Анхаарлаа хандуулсан явдал баярлалаа.